Сайн байна уу? Намайг Ашиг гэдэг боловсролын салбарт сүүлийн 15-6 жил ажиллаж байгаа. Ялангуяа soft skill буюу хүн хүний хөгжил, манлайлал, өөрийгөө илэрхийлэх, илтгэх гэдэг энэ soft ур чадруудыг заадаг энэ салбарт ажиллаж байгаа. Сүүлийн 2 жил Maxwell Leadership гэдэг энэ улсын байгууллагыг судлаад Монголд үйл ажиллагаагаа дөнгөж эхлээд 2 сар болсон байна. Сурагч багш гүйцэтгэх секретараар энэ байгууллагад ажиллаж байгаа. Бизнес эрхлэхэд 3 ур чадрыг би онцолж байна. Хамгийн ихнийх нь болохоор манлайлалын ур чадвар буюу багаа яаж бүрдүүлэх үү, хүмүүст яаж нөлөөлөх үү гэдэг энэ ур чадвар нэгт орно. Хоёрт нь болохоор өөрийн санаа бодлоо бусдад ойлгуулах, илэрхийлэх. Та зах зээл дээр бүтээгдэхүүнээ зөвөр танилцуулах, хэрэглэгчдэд ойлгуулах хэрэгтэй. Энд маш чухал ур чадвар бол мэдээж илтгэх ярих чадварууд байгаа. Гуравт нь дижитал ур чадвар буюу өнөөдөр захин мөрөнд бид нар яаж үр дүнтэй ажиллах вэ? Яаж ажлыг хөнгөвчилж болох вэ гэдэг тал дээр дижитал ур чадвар бол хамгийн чухал хэрэгтэй гэж бодож байна. 2011 онд гарсан John Maxwell-ийн 5 түвшний манлайл гэдэг нэртэй ном байдаг. За энэ номыг би уншсан. Тухайн ном дээр болохоор бид нар 5 түвшний манлайлал байдгийн байна. Тэгээ энэ 5 түвшний манлайлал нь хамгийн ихнийх нь болохоор албан тушаалын манлайлал гэж байдгийн байна. Хоёрт нь багтаа хүлээн зөвшөөрөгдсөн, итгэлцэл бий болгосон хамт олонч ийм манлайллын түвшин гэж байдгийн байна. Гуравт нь үр дүн гаргадаг буюу таны зах зээл дээр танилцуулсан бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ таны удирдах байгаа баг үр дүн гаргаж чаддаг, тэр нь хэмжигдэж чаддаг. Энэ манлайлалын түвшнийг 3 дахь манлайлалын түвшин гэж нэрлэдэг байна. Дөрөвт нь болохоор өөрсдөө хүнийг бэлдэж чаддаг буюу багийг бүтээж чаддаг. Багийг илүү үр дүнтэй чиглүүлэхийн тулд дахиад өөр манлайлагчныг төрүүлж чаддаг энэ төр түвшний манлайллыг бид нар харж болж байна. Хамгийн сүүлд нь болохоор өв үлдээдэг буюу системийг бий болгодог 100 дамс системийг бий болгож тухайн хүний эхлүүлсэн үйл ажиллагаанд тасралтгүй явж ил байдаг. Энэ манлайллыг бид нар 5 дахь түвшний манлайлал гэж онцолж болно. Шинээр бизнес эхлүүлж байгаа бол хамгийн түрүүнд багаа зөв бүрдүүлэх нь чухал. Ямар хүмүүстэй нийлэх үү, ямар багийг бүрдүүлэх үү гэдэг маань маш чухал. Хүнээ зөв таних нь чухал. Нийтлэг үнэт зүйлстэй буюу таны зорилгыг ойлгодог, таны алсад байгаа тэр хараагч нь зүгээр олоод харчихсан тийм хүмүүстэй баг болж чадах юм бол баг илүү хүчтэй байдаг. Тийм учраас багаа зөв бүрдүүлээрэй гэж зөвлөе. GS1 Монгол бизнесийн глобал хэл